сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид нэр сүүлийн үед маш их сонирхол татж байгаа. За мөн маргаан дагуулж байгаа нэг сэдвийн тухай ярихаар бэлтгэсэн байгаа. За тэр маань үе хоорондын ялгаа ба ажлын байр. За сэдвээ эхлэхээсээ өмнө бид нэр ер нь ажлын байранд гарч байгаа үе хоорондын ялгаатай холбоотойгоор ийм тохиолдол зохиогоод өгөөч гэж ChatGPT-гээс асуухад гаргаж ирсэн тохиолдлыг уншийе. За ажил дээр нэгэн шинэ төсөл эхлээд багийн гишүүд 7 хоног бүрийн пүрэв гарагт хурал хийгэр болсон. За baby boomer үеийн бат химээх ажилтан хүнтэй нуур туулж уулзах шиг юм хаач байхгүй манайхаа 9 цагт өрөөнд уулзъя гэж хэлсэн байна. За Generation X үеийн Оюуна гэдэг ажилтан би 8:30-д хүүхдээ сургуульд өргөж өгч жагаад шууд орж ирнэ бата ахаа гэж хэлсэн. За Millennial үеийн ажилтан Тэмүүжин болохоор би ажил руугаа явж байхдаа хуралд зүүмээр орчё. Камер асааж чадахгүй шүү гэж хэлсэн. За харин Gen Z үеийн номин гэдэг ажилтан болохоор би яг тэр цагт лайв стрим хийх гэж байгаа. Хурлын тэмдэглэлийг AI-аар хийлэгч хүү. Ирсэн тэмдэглэлийг group chat руу би шийдчихье гэж хэлсэн байна. За тэгээд яг энэ одоо харилцан ярианы үр дүнд юу болсон бэ гэхээр хурал эхлэх цаг болсон чинь нөгөө бат химээх ажилтан маань болохоор хурлын өрөөнд ганцаараа кофе уугаад бусдыгаа хүлээж ирсэн. За Оюуна маань болохоор 3 минут хоцроод амсгаадаж орж ирсэн. За Тэмүүжин болохоор зүүмд орсон ч гэсэндээ мик нь ажиллахгүй байсан. За номин болохоор Instagram story-н дээрээ work life flow гэж story хийгээд тэмдэглэлийн AI chatbot-оо ширсэн. За ийм нэгэн тохиолдол байна. Тэгэхээр магадгүй яг зөвхөн энэ тохиолдлоор үе хоорондын ялгааг хязгаарлах гэсэнгүү. За тэгээд мөн одоо baby boomer үеийнхэн заавал юм байх ёстой, эсвэл generation X үе заавал юм байх ёстой гэж ямар нэгэн байдлаар ялгуурлаж шошох зүөх гэсэнгүү. За тэгвэл ер нь бол өнөө үед хүний нас за төрсөн он зэргээс нь шалтгаалаад үеийг үүсгэж байгаа тохиолдол байгаа. Тэгээ олон улсад бол жишээ нь одоо яг энэ шиг baby boomer, generation X, millennial, Gen Z гэж хуваагаад байгаа. Гэхдээ ерөнхийдөө зөвхөн тухайн хүний төрсөн он насаар нь хязгаарлахаас илүү тухайн хүний өсөж төрсөн орчин, за тэгээд амьдарч байгаа улсын соёл зэргийг бас харгалзан үүсгэх нь бол заашгүй хэрэгтэй байгаа. За олон улсад бол үе хоорондыг яаж ангилдаг гэхээр ерөөдөө baby boomers буюу 1946-аас 64 оны үед дайны дараа төрсэн хүмүүсийг нэг үе гэж үздэг. За дараа нь Gen X буюу Generation X 1965-аас 80 онд төрсэн хүмүүсийг. За дараа нь Millennial буюу 81-ээс 96 онд төрсэн хүмүүс. За хамгийн сүүлийнх нь Gen Z буюу 97-аас 12 онд төрсэн хүмүүс ахна. За тэгээд үүний дараа одоо бас шинэ өөр үеуд бас гарч ирж байгаа. Бас ангилж хувааж үзэж байгаа. За энэ бол ерөнхийдөө олон улсад ерөнхийдөө ер нь бол Америкт яг ингэж ангилал маань гарч ирсэн байгаа. Гэхдээ олон улсад Монгол маань бас баг зэрэг ялгаатай байж магадгүй те. Бидний ингэж түүхэн одоо нийгмийн хөгжил гэдгээрээ тэгэнгუთ бас Монголд энэ үеийг бас арай өөрөөр бас ангилж үзсэн байгаа тий. Сика буюу одоо Монголын санхүүгийн зах зээлийн холбооноос хийсэн Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаанд одоо энэ ангиллыг оруулж ирсэн байна. Энэ болохоор одоо олон улсад baby boomer гэж нэрлэж байгаа үеийг социалист үе буюу 1964 он хүртэлх төрсэн хүмүүсийг социалист үеийнхэн гэж нэрлээд за тэгээд дараа нь 1965-аас 1982 буюу яг нөгөө Generation X-ийг болохоор завсрын үеийнхэн гэж нэрлсэн. За 1983-аас 94 оныг бол шилжилтийн үеийнхэн одоо нөгөө миллениалуудыг ярьж байгаа тийм. Улс төрийн шилжилтийн үе одоо үзэл бодлын хувьд илүү юм ардчилсан капиталист чиг баримжаар орсон үеийнхнийг. За тэгвэл одоо яг одоо Generation Z гэж яриад байгаа үеийнхнийг болохоор 1995 оноос хойш төрсэн хүмүүсийг шинэ үеийнхэн гэж нэрлсэн. Энэ болохоор нөгөө эрх чөлөөний мэдрэмжтэй либерал үзэлтэй гэдгээрийг бусдасаа илүү онцлогоо гэж тодорхойлсон байна. За тэгвэл Монголд болохоор социалист завсрын үеийнхэн, шилжилтийн үеийнхэн, шинэ үеийнхэн гэдэг дөрвөн ангилал байгаа. Олон улс ч мөн одоогоор бол энэ бичигдсэн байгаа дөрв боловч сүүлд Generation Alpha гэж бас гарч ирэн тэ. За тэгэхээр Монгол улсад яг хөдөлмөр эрхэлж байгаа 1,355,000 хүн байгаа. За яг энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь яг энэ үеүүдэд хэрхэн яаж хуваагдаж байгаа вэ гэхээр baby boomers буюу одоо Монгол англиар бол социалист үеийнхэн нийтдээ 56,705 хүн байгаа. За Generation X буюу завсрын үеийнхэн бол 396,000 хүн. За millennial-ууд буюу шилжилтийн үеийнхэн 624,000 хүн. За Монгол англиар бол шинэ үеийнхэн буюу Generation Z нь болохоор 278,000 хүн хөдөлмөр эхэлж байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ тооноос ингээ харах юм бол Generation X, millennial болон Gen Z үеийнхэн илүү их үеийг эзэлж байгаа
За тэгвэл энэ үеуд маань ажлын байран дээр юугаараа ялгаатай байдаг юм бол. Тэгэхээр энэ дөрвөн одоо үеийнхэн буюу baby boomer, X, за millennial, Z гэдэг үеуд маань тус бүрдээ өөр зүйлийг ажлын байрнаар чухалчилт юм байна л да. Жишээлх юм бол boomer, baby boomers болохоор тухайн зорилго үнэт зүйл нь ажилдаа үнэнч, доктор суршилтай, өөрийн байр суурийг тогтоох буюу ажил нь тэдний хувьд үргэлж бас нэгт байдаг. За generation X болоод ирэхээр хин нэгнээс хамааралгүйгээр өөрөө бие даан ажлыг гүйцэтгэх. За тэгээд ер нь бол ажлын байран дээр илүү бие даасан байдлыг эрхэмлдэг тийм үү одоо хүмүүс байдаг. Millennial үеийн хувьд болохоор илүү утга учиртай ажлыг эрхэмлдэг. Тэгээд шудраг байдал, хувь хүний өсөлт хөгжил, за өөр тохирсон карьерийг бий болгохыг илүү чухалчилдаг. За baby generation Z болохоор илүү их чөлөө байдал, за тэгээд мөн технологийн чадамжийг ашиглаж тэгээд хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн орчинд за тэгээд өөрийгөө илэрхийлж за тэгээд нөлөө үзүүлж байдлаар ажиллахыг илүүд үздэг. Дээрээс нь мөн ажил амьдралын тэнцвэрийг чухалчилдаг үеийн гэж үздэг. Тэгэхээр яг энэ ялгаанаас нарах юм сүүлийн 2 үе маань илүү одоо өөр дээрээ төвлөрсөн. Өөрийнх нь хувийн өсөлт хөгжил, намаа хэр зэрэг одоо халамжилж аваа, намаа хэр зэрэг дэмжиж аваа гэдэг төвлөрдөг бол baby boomer болон Z X үеийнхэн болохоор илүү ажиллаа чухалчилдаг тий. Ажлыг илүү хийж гүйцэтгэх дээр төвлөрдөг ч юм уу. Тэргүүрээ бас арай илүү ялгаатай хаан. Тэгэхээр магадгүй одоо нэг сүүлийн үеүүдэд контентуудаарч тэр за хүмүүсийн хоорондын яриагаарч тэр нөгөө жинзээ үеийнхэнд ажиллахад хэцүү байна гэж их яригадаад байгаа. Тэгээ тэр нь магадгүй baby boomer юм уу X үеийнхэн маань ажлыг нэгдүгüрт тавьдаг. Тэгээ ажлыг үргэлж байнга хийх ёстой. Одоо илүү цагаар чамаагүй суугаад ажлыг дуусгах ёстой гэж боддог байтал жинзээ үеийнхний өөртөө нь чухалчилдаг зүйл нь ялч өөртөө нь хувийн хөгжил өсөлттэй эрхчлөө байгаа даа учраас тэд нэр үргэлж ажлыг 2 дугаар тавиад байдаг гэсэн үг байна. Тэгэхээр ажлыг 1-р тавьдаг нэг үе, ажлыг 2 дугаар тавьдаг үе хоёр маань зөрчилдөг нь одоо гол зөрчилтөө нь бас магадгүй тэнд байх боломжтой тий. Тэгэхээр одоо бид нэр шинэ үеийнхнийгаа тий жинзээ үеийнхнийгаа шүмжлэхтэр анхаарах биш илүү яаж илүү ойлгож хамтарч илүү утга учиртай ажиллах үеийг дээр илүү төвлөрүүл зүгээр юм болов. Ягаад тэгэхээр нөгөө тэртээ зэрэгөө энэ үеийнхэн маань ажлын хүч одоо ажиллах хүчнийг илүү хэн бүртгүүлж эзлэх болохоор. За тэгээд ерөнхийдөө бол энэ үеуд маань бүгдээрээ ажлын байран дээр юуг чухалчилдаг гэдгээсээ ялгаатай байгаа юм чинь ажлын байран дээр эдгээр үеийн хүмүүс юуг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй юм бэ? За дээрэс нь нэмээд энэ үеийнхэнд тохиолдож байгаа түгээмэл сэтгэл зүйн асуудлууд нь юу байдаг вэ гэдэг талаар ярив. Эхний үе болох одоо baby boomers болохоор юуг хүлээн зөвшөөрөхгүй гэхээр ажлын байран дээр нь үнэнч бус одоо шудраг бус байх тэр хандлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. За тэгээд мөн ажлын байран дээр нь доктортой бус үйл ажиллагааг огт хүлээн зөвшөөрдөг. За тэгээд ер нь бол дэг журамгүй байх, дүрм журмыг зөрчих, за тэгээд иймх замраагүй байхыг бол огт хүлээн зөвшөөрдөггүй. За ер нь бол baby boomers нь өөртөө ажлын журмыг ингэж чанга мөрддөг, ажлыг үргэлж нэгдүгээрт тавьдаг. За илүү дүрм журам удирдлага дээр суурилсан системийг бол чухалчилдаг ийм үеийнхэн байгаа. За тэгээд үйл ажиллагаа стандартын зөрчил эсвэл ажлаасаа хоцрох гэдэг юм тэрийг бүр огт хүлээн зөвшөөрдөггүй байгаа. За тэгээд энэ үеийнхэнд ажлын байран дээр нь түгээмэл тохиолдож байгаа сэтгэл зүйн асуудлууд нь юу байна вэ гэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах. Одоо магадгүй нөгөө хөтөлбөрийн зах зээл дээр илүү залуужаад эхэлж байгаа учраас жинзээ үеийг ороод ирэх нөгөө технологийн чадварууд дээр өөрийгөө одоо илүү дутуугаар мэдрэх гэдэг ч юм үүнтэй холбоотой өөрийн үнэлэмж нь буурах. За тэгээд сэтгэл готрал, сэтгэл түгшүүр гэдэг асуудлуудад бол өртөх эрсдэлтэй байд юм байна. За тэгээд энэ үеийнхэнтэй хэрхэн яаж одоо харилцвал илүү зүгээр вэ гэхээр илүү ихтгэл үзүүлээд за тэгээд хариуцлагатай ажил даалгах юм бол тэд маш дуртай хүлээж авна. Яг тэр нөө дүрм журманд дуртай учраас. За тэгээд туршлагаа хуваалцах боломжийг нас олох хэрэгтэй. Одоо залуу үеийнхэндээ тий хэрхэн анх ажилд орж исэн би ажил дээр нь ажиллаа хийж байхад тулгарч исэн бэрхшээлүүд нь юу вэ гэдгийг хуваалцах боломжоор нь хангах. За тэгээд яг өөрийнх нь дэр чухалчилдаг, за өөрийнх нь сэтгэхүйн онцлогт нь тулгуурсан доктортой ажлын байраар хангах. Baby одоо бас бүүмэрсийн нэг онцлог нь тухайн одоо үеийн хүмүүсийн нэг түгээмэл зүйл нь сэтгэл зүйн асуудлуудыг сул дорой байдал гэж үзэх тал түгээмэл байдаг. Тиймдээч өөртөөхөө сэтгэл санаа тулгарч асуудлыг ил гаргадаггүй, хаалцдаггүй. Үүнээс болоод энэ нь бас дамжих илүү өндөр үедээ болгосон асуудал руу хөтөлөх магадaltaй гэж бас уншиж байна.
За хэрвээ та бүхэн baby boomers-тэй хамт ажилладаг ч юм уу эсвэл та магадгүй baby boomer ажилтан болвол эдгээр дээр бас анхаарах хэрэгтэй хань тий. За дараагийн үе маань болохоор generation X байгаа. За энэ нөгөө 1965-аас 1980 оны онд төрсэн хүмүүс. За тэгэхээр энэ хүмүүс ажлын байран дээр юуг огт хүлээн зөвшөөрдөггүй вэ гэхээр ерөнхийдөө нөгөө тэд нэр илүү бие даасан байдлыг эрхэмлж байгаа учраас өөрөө ажиллах сонирхолтой, өөрөө бие дааж ажиллах сонирхолтой. За тэгээд micro manage хийхийг тэгж их хүлээн зөвшөөрдөггүй. Одоо алхам бүрийн хянана гэсэн үг шүү дээ. Тхийг хүлээн зөвшөөрдөггүй. За тэгээд нэг юм даалт байдлаар дарамтлаад одоо шахалт үзүүлээд хянаад байгаа ажлын байруудад дурахгүй байдаг. За тэгээд магадгүй удирдлагаас нь тийм хандлага илэрсэн тохиолдолд ерөнхийдөө бас ажиллаа хийх сонирхолгүй болдог байна. За тэгээд энэ үеийн хүмүүс түгээмэл тохиолж байгаа сэтгэл зүйн асуудлууд нь юу вэ гэхээр амьдралынхаа утга учирыг дахин нэг бодох үе ирдэг. Тэгээд үүнтэй холбоотойгоор одоо нөгөө магадгүй ажлаа суулыг карьерийн шилжилт хийх гэхээр насны хувьд өөрсдөө арай оройтцсон гэж боддог гэдэг ч юм уу. За тэгээд үүнтэй холбоотойгоор нэг юм амьдралын утга учирыг дахин бодож хайгаад түүнтэй холбоотойгоор сэтгэл готролд өртөх магадлал нь бусад үетэй харьцуулахад арай илүү өндөр байдаг байна. За тэгээд энтгээр одоо үеийн хүмүүстэй ажлын байран дээр нь яаж харилцах вэ? За магадгүй та generation X-ийг удирддаг одоо удирдлага бол юу хийх вэ гэхээр аль болох тэр хүний бие даасан байдлыг нь хүндэтгэх хэрэгтэй. За тэгээд өөрөө бие дааж ажил гүйцэтгэх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Заавал алхам бүрийг нь хянаад ах шаардлагагүй те. Энэ үеийнхэн бол илүү бас туршлагачсан байгаа учраас мэддэг чаддаг ажлыг нь яг өөрөө бие дааж гүйцэтгэх боломжоор нь хангах хэрэгтэй хань. За тэгээд яг өөрийнх нь хийж байгаа ажлынх нь хүрээнд үүрэг хариуцлага хийгээд эрх мэдлийг нь олох хэрэгтэй. За тэгээд удаан хугацаанд өөрт нь итгэл үзүүлж байгаа шүү гэдгийг бас харуулах хэрэгтэй байна. За тэгвэл миллениал үеийнхэнд ажлын байран дээр юу тэднэрт одоо сэтгэл хангамжгүй байдал үүсдэг вэ гэхээр ийм санал зөвлөмж хэлэх байх. Одоо фидбек өгөх байх. За болж ийн болохгүй байх гэдгийг нь хэлэхгүй байх үед тэд нэр ийм тодорхой бос байдлыг мэдрэхтэй илүү их стресстэй. За тийм ч учраас энэ үеийнхэн маань удирдлагаасаа 3-6 сар тутамд ямар нэгэн фидбек ийм аль биесээр авахыг хүсдэг. За би яг болоод байна уу, болохгүй байна уу те. Миний юу сайн байна, юу муу байна гэдгийг тодорхой аль биесээр ийм сонсох юм шиг хэрэгцээ байдаг байна. За энэ нь байхгүй үед эдгээр магадгүй ажилдаа сэтгэл ханамжгүй болох те өөрийгөө дутуу үнэлэх гэх мэт ийм сэтгэл зүйн асуудал үүсэх магадaltaй. За тэгээд энэ үеийнхэнд юу чухал вэ гэхээр ер нь бол карьерийн өсөлттэй суралцах боломж. Тэгээд мөн зорилготой гоор ажиллаа хийх ийм боломж. Тэг үнийг нь хүлээн зөвшөөрсөн ажлын орчин айгуу чухал байдаг. Тийм ч учраас миллениал үеийнхэнтэй яаж илүү үр дүнтэй харилцах вэ гэдэг дээр яаж илүү туслах вэ гэдэг дээр сургалт хөгжих боломжоор хангах. За тэгээд дэвших боломж санал болгох гэдэг ч юм уу. За мөн үеийн хатан байдлаар ажиллах боломжийг олох зүйтэй гэж үздэг. За сүүлийнх нь болохоор generation Z буюу Z үеийнхэн маань ямар орчинд тэд нар сэтгэл хангамжгүй болдог гэхээр өөрсдийнх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал тавихгүй, ойлгохгүй, сонсохгүй байгаа ийм орчинд. За тэгээд мөн дэмжлэг үзүүлэхгүй, мөн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа орчинд тэд илүү их сэтгэл хангамжгүй болох магадaltaй. За тэгээд мөн шинэ технологиг ашиглах байдлыг нь бас хүлээн зөвшөөрөхгүй байд. За тэгээд бас энэ үеийн түгээмэл тулгардаг сэтгэл зүйн асуудал юу вэ гэхээр сошиал медиас үүдэлтэй сэтгэл зүйн ачаалал, дарамт. За тэгээд нийгмээс тусгаарлах байдал. За түгшүүр стресс, сэтгэл готрол гэх мэт ер нь бол төстэй байна. За тэгвэл generation Z үеийнхэнтэй илүү үр дүнтэй харилцаж тэднэрт туслах ямар аргууд байж болох вэ гэхээр ер нь бол фидбек буюу санал зөвлөм шүмжийг тодорхой, товч, эерэг хэлбэрээр өгнө. За тэгээд мөн хүндэтгэлтэй залуу гэж ер нь бол ялгахгүйгээр энэ тэнцүү харьцах. За тэгээд мөн дижитал орчинд хөгжих боломж, уяатан нөхцлүүдийг олох замаар тэд нартай харилцуулах илүү үр дүнтэй гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд үеийн хооронд одоо тэдгээр үеийн хүмүүс юуг хүлээн зөвшөөрч байгаа вэ, юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэдгийг ингээд ярихад ерөнхийдөө бол баг зэрэг ялгаанууд байгаа даа шүү дээ. Гэхдээ зөвхөн тэр ялгаануудаар одоо тэр хүмүүс бүгдээрээ тийм ээ гэж хэлж байгаа зүйл биш ээ гэдгийг манай сонсогчдод мөн ойлгох хэрэгтэй. За тэгвэл ажлын байран дээр энэ үе хоорондын ялгаатай холбоотой зөрчил маргааныг бууруулах нь ер нь ямар ач холбогдолтой вэ? Ер нь бууруулах ёстой юу гүй юу гэдэг талаар бас яриад өнөөдрийн подкастаа дуусгая гэж бодож байна. Тэгэхээр ер нь
үе хоорондын ялгаатай холбоотой зөрчил, за эсвэл бол ажил үүрэгтэй холбоотой зөрчил гэдэг ч юм уу төрөл бүрийн зөрчлийг бууруулах нь ерөнхийдөө бол маш хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол зөрчил удаан үргэлжлэх юм бол за ажлаас гашрах хам шинж, ажлаас авч байгаа сэтгэл ханамжинд буурах гэх мэтчлэнгээр за тэгээд мөн нэлээд олон эрсдлүүдийг дагуулдаг. За ер нь бол яг үе хоорондын зөрчилдөөнийг бууруулах нь нэгдүгээрт тухайн ажлаас авч байгаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Мэдээж үе болгон ингээд өөр ингэсэн давуу сул талтай. Тэгэхээр яг эдгээрийг нь ойлгосон байдлаар ажлаа зохион байгуулж чадсанараа сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. Одоо нөгөө технологийн чадвар, за эсвэл туршлага гэдгийг нь одоо хослуулдаг ч юм уу тий. За тэгээд яг өөрийнх нь онцлогийг нь ойлгоод за бусад өөрийнх нь онцлогыг нь удирдлага нь ойлгоод за ажилтан өөрөө ч гэсэндээ бусад үеийн онцлогийг нь хүлээн зөвшөөрч хэлснээрээ яг юм хамтран ажиллах боломж илүү сайн бүрдэж өгнө. За тэгээд мөн байгууллагын соёлын хувьд илүү уян хатан, за нээлттэй, шударга бас болж өгөх боломжтой байна. Ер нь бол энэ үе хоорондын ялгааг ингээд онцолж яриад байгаа маань илүү ингэж ялгаатай байдлыг дэвэрх зорилготой биш те бие биенээ ингэж ялгаж харьцах зорилготой биш илүү бие биенээ ойлгож байгааг хүлээж авах тийм зорилготой шүү гэдгийг дахиад хэлчихсэн. За тэгээд мөн түрүү хэлсэнчлэн ингэж бас мэдснээрээ бид нөгөө ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүртээмжтэй байдлыг сайжруулах нөгөө тэгш амрагталт гэж одоо ярьдаг болсон шүү дээ. Энэ олон тал байдлыг сайжруулахад бас тус тэмтэн болов уу гэдэг утгаараа өнөөдөр энэ сэдвээр ярилцлаа тийм. За тэгээд мөн ерөнхийдөө нөгөө үе хоорондын ялгааг нь ойлгож хүлээн зөвшөөрч эхэлснээр ажлын байран дээр ажиллах доктор суурьшил бас нэмэгддэг. Ерөнхийдөө за ажлын удирдлага маань намайг ойлгож ийн, хамт олон маань намайг хүлээн зөвшөөрч ийн гэдэг мэдрэмжийг авсан хүмүүс ажлаас гарах магадлал ерөнхийдөө 69% бага байдаг. Байх нь. За тийм мэдээж нөгөө хоорондын харилцаа бас тайжирна. Илүү нөгөө бие бинийг ойлгоцсон байгаа хүмүүс харилцааны түвшинд хүртэл арай өөр болж өгч эмпати чадвар нь хүртэл хоорондоо нэмэгдэж эхлэх боломжтой байна. Тэгээд ерөнхийдөө бас нэгэн одоо ач холбогдол нь юу вэ гэхээр шийдвэр гаргалт арай илүү олон талтай болж өгөх боломжтой. Нөгөө одоо жишээлбэл baby boomer болон generation X үеийг илүү туршлагаа биднэрт одоо санал болгох гэдэг ч юм уу. За тэгэнгүүт millennial үеийнхэн илүү нөхцөл байдал тулгуурлаад одоо шийдвэрүүд хэлнэ. Жинзээ үеийнхэн бол илүү нөгөө одоо орчин үед ямар хуучиг хандлагатай байна те. Залуучууд ч юм уу ерөөдөө хүмүүс юу сонирхож чинь гэдэг дээр нь илүү хэлнэ гэдэг ч юм уу. Нэгсэнд бол маш олон төрлийн мэдээллүүдийг цуглуулснараа шийдвэр гаргалч ч гэсэндээ үндэслэлтэй олон талыг хамруулж чаддаг болох нь. За өнөөдрийн дугаараар бид үе хоорондын ялгаа, ажлын байран дээр хэрхэн ажиглагддаг вэ, мөн хэрхэн зохицуулж болох вэ гэдэг талаар ярилцлаа. Тэгээд өнөөдрийн дугаарт хамтдсан танарт баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.